За Antelope гэдэг одоо алдарт хавцал руу орох гэж байна. За энэ хавцал маань бол одоо яг Navajo аймагт харьяалагддаг ийм хавцал байгаа. Тэгэхдээ энэ хавцал дээр хэвтүүлээ. Орой доо. За Antelope Canyon. Энэ ч бичиж байгаа ш нэр. Thank you Antelope Canyon. Now the tours. Ингэж орох. Одоо бараг шууд очих бах те Бобби. Ийшээ кас руу орч идэх. Хоочоо эднээс нэг $70-90 байдаг байсан аахгүй. Тэгээд фото дүүр нь $180 байдаг байсан. Тэгсэн одоо бүх хүмүүс ороод нөгөө нарны цаг тусахлаараа хамгийн гоё тусахтууд нь өмдөө болж байгаа. Цагаараа болохоор тий цагаараа хамгийн гоё үеэр нь орж. Хамгийн гоё тусдаг нь. Тэгээд бусдууд нь болохоор арай хямдхан болчих гэсэн. Одоо бид одоо зүгээр үзье гэвэл өглөөд болоод тий зүгээр үзье гэвэл тэгээд $40 ялгаад байгаа юм шүү дээ. Гоё цаг нь. Энэ чи цагийн зөрүүтэй юм шиг шүү дээ. цагийн зөрүүтэй. Одоо хэд 15 цаг болчих. 11:10. Энийг бас зүгт. Цагийн зөрөгтэй үнэхээр ойлгохгүй сургуульд харж байна. Наа чи нөгөө апдейт хийгдэг байгаа. Энд үг нь 11:10 болж байгаа юм байна. Өчтөр бид нар чиний бол яг зөв явж байна. юунаас илээ. Өчтөр чи болохоор 1 цагийн өмнө байсан чи энд ирсэн чинь дахиад Аризонад ирсэн чинь 1 цагийн дараа болчихлоо. Өчтөр чи нөгөө Ютад байсан шүү дээ. Ютад нэр чи тэгэхээр 1 цагийн бас зөрөөтэй юм шүү дээ. Тий, ерөөсөө хил даваалт цаг нь өөр. Ягаад ч юм цаг нэг цагаар ингээд улам л Улаанбаатараас цагаар холдсоор чөлөг юм байна шүү дээ. За ингээд л ороход бэлэн болж байна да. Ингээд ийм хангалттай юм жип суусан. Май хавцаа яваа. Upper Antelope Canyon. Түрүүн тэр бид нарыг орж ирэхэд бичсэн байлаа. Navajo аймгийн хууль үйлчлэнэ гэж бичсэн байсан тийм. Америкийн хууль үйлчлэхгүй, Navajo аймгийн хууль үйлчлэнэ гэж. За Navajo аймгийн хуулийг нэг дээр юу байдаг? Нэг дээр Navajo хүнийг хүндлэх. Нэгийн хоёр Navajo хүний үгэнд орох. Нэгийн гурав Navajo хүн яв гэвэл явах. За өнөөдөр бид хоёр бол нарны тос мосоо бол нэлээд зузаан сайн ирсэн байгаа. Би бүр үсээ задлалаа ш. Энэ хараа. Энэ харагдаж байна уу? Юу төлөгдсөн. Одоо хамгийн сакс гэн энэ. Мос нэлээд төлөгдсөн. Hey guys, you three Go find a Yeah. forward. За. За бай. Хөөш. Нэг ийм л машин дээр болъё. Энэ хараа штэ. gentlemen, you three can hop on in. Thank you. Where are you guys coming from, gentlemen? Mongolia. Mongolia. Yeah. Is anybody there? Can you sit there? Yeah. Go ahead. It's all good. Okay, thank you. Энэ нэг ийшээ орохоор намхан хамгийн гоё тусгал байдаг гэж байгаа. хадан тогтцоодын дундгал хавцал юм байна л да. Тэгээд Antelope. хавцлын маань Хамгийн гоё цаг дээр нөгөө. улаан ирээ. Бид нар одоо яг нар ихс дээр гарцсан байна. Нар голдсон байна. 11 цаг 30 минут болж байна. Тэгээд энэ үед нэрхээр илүү гоё үзэсгэлэнтэй яг хүндсэн юун дээр Google дээр байдаг нэг гоё зургнууд гэдэг чинь яг тэр үе шиг нь зураг гардаг хамгийн best үе нэ. Alright. So real quick guys, in the beginning I didn't have time to explain to you guys. Yep. But we're gonna walk in one big loop. Okay? One big loop. Starting here, we're gonna enter the canyon. Once we exit, we will walk up a ramp across the trail, right back over there. That's the way down. Okay? Okay. Now, other than that, welcome here to the Upper Antelope Canyon. The rocks you guys are here to observe today, they're all commonly referred to as Navajo sandstone. Some people, they often refer to this as petrified sand dunes. All it is basically just hard, compressed layers of sand stacked on top of each other. Silica, for those guys that aren't quite familiar with, is an element that is formed at the bottom of the ocean. Okay? Now you see this canyon here, this is what we refer to as a slot canyon.
There will be several areas you will stumble upon vandalism. Энэ ихтэй гоё гоо. Some areas will see vegetation. Энэ ингээд яг ингээд жижиг юмнууд кардон цаас ингээд давхарсан юм шиг юм үйтэй байна. Кардон цаас жоо юм аймаг үйтэй. Оо өстэй. Not very many tourists. Нэг 11:30 нар гэдэг шиг тэр үед нь ирсэн болохоор ч амар гоё өнгөтэй. Одоо яг тэр дэшээ хардаа нарны гэрлийг гоё тусаад нөгөө нэг давхаргууд нь янз янзын өнгөтэй юм байна. Өстэй үзэсгэлэнтэй юм. За үнэхээр үзэсгэлэнтэй нарны гэрэл туссан үед л ерөөсөө хамгийн их хүмүүс их ирдэг. Тэгээд яг тэр цаг нь бол момент нэг таарцсан. Тэгээд одоо яг эндээс нарны гэрэл ийшээ тусч орж ирж байна. Тэгээ нөгөө нэг нарны гэрлийнхаа өнгөний дагуу янз янзаар энэ өнгө маань ягаарч, ногоорч, могоорч харагддаг гэсэн. Үнэхээр гоё байгалийн тогтцоо байна юм. Just like this. Okay? Oh yeah. You see this here? Yeah. You should be able to faintly see them in the rock Okay, we'll try that one. right next to the light beam company. Beautiful. Одоо яг ингэж харагдах хэрэгтэй юм байна. Энд мен харцсан тэр энэ бас. Энэ харагдаж байна. Энэ баамгаан толгой шиг харагдаж байна. Энэ болохоор одоо яг энэ дээшээ цоорхоогоор орж нарсны гэрэлтэй амар гоё төстэй юм байна. What's up? What's up? Энэ хараа. Бүр гэрэл шиг. That one looks like bear too. Slightly. Yeah, slightly. Ингээд шороо босгочоор бүр гоё харагдаж байна Kind of тийм. kicking some sand. I was using my hat to wave the dust up in the air. That's to get that air circulating, the dust float around. Амар гоё байна. Тэрөөс гоёос өөр үг байдгүй те. Тэгэхээр байгалийн үзэсгэлэн гэдэг бол энэ л баг. Энэ хараа байгалаараа дээрээс нарны гэрэл орж ирээд гэртлийн хан дээрээ тусаад тэгээд нөгөө тал руу гээд гэрэл өгсөн байгаа байхгүй. Дахиад жоох ижлэлтэй. Тэ гоё байгалийн тогтцол гэдэг бол нэрээ байсан. Тэгээ уйлчих гэдэг шиг те. Трэблигийн хамтрагч үргэлж хамт үргэлж шин. Sow Media. Okay, you hide, sir. Get right there. Right there. Okay. 3, 2, 1. Yes, sir. Надад жараа да. Гэрэл цогч жаад. Оо юу. Beautiful. Шийдэр ингээд ямар та сэтгэж юм тийм. Юмхнаар юм хийгээд гэж байна. Тэр яг наран хаана вэ гэдэг мэдчихлээ байна. За тэгээ энэ бол одоо дээрээс хойш ингээд тогтсон юм гоё хавцал юм байна. Тэгээ энэгээр бас усмас урсдаг гэж юм. Энэ дээдлийн энэ мод хүртэл ус урсаад ингээд энийг угаагаад гараа авчдаг гэж шүү дээ. Заримдаа. Гэхдээ одоо ойрын жилүүдэд бол биш. Тэгэхээр амар их ус орж ирдэг байх тийм байсан байна. Тэгэхээр одоо энэ ч энэ зарим газраар нь бол хүн ч хоорондоо зөрөхөд хэцүү тийм нарийнхан тийм байна. За энэ газар нь бол ингээд энэ нарийнхаа одоо ер нь гарах төгсчих шиг байна тийм. Ер нь бол гарах төгсчих шиг байна. Нэрээ бас хорвоод юм байхаа. Сайхан юм байна. Үнэхээр одоо баярлж чинь ийм газар ирж үзсэндээ одоо юу хэлэхтэй те. Ийм Миний бүр юм. Тэг хамгийн Сэтгэл юм хөдлөлт бүр айгүй өндөр болчихлоо. хамгийн гол юм нь одоо энэ ийм байгалийн тогтцоодыг үнэхээр аялал жуулчлалын гоё ийм талбар болгож шатсан энэ эднэр бол үнэхээр гайхалтай байна те. Наавхай аймгийнхаа. Яг ингэж гоё аялал жуулчлалын бүс болгоод энийг ашиглаа те. Энэ доторх нөгөө гоё тэр дүрснүүд тэр сүүдрийн
ойлтууд, нарны тусгалын ойлтуудыг ашигласан тэр шийдлүүд нь ямар гоё юм бэ те. Яг тэр нөгөө нэг зогсоолоод шүү дээ. Тий, Тэр тэр дээрээ болгоныг очиж зургнууд авчигээд гой зургнууд утсан дээрээ бас энэ гайд маань авч гисэн тэр зургнуудаа бас давхар оруулнаа. Үнэхээр Гайхалтай байна. гайхалтай газар ороод гарлаа. Энэ бол ерөөсөө хизээч харамсахааргүй хэдийг төлсөн ч харамсахааргүй гоё газар байна шүү. Тэгээ заавал орж үзэх ёстой газруудын нэг үнэхээр мөнөөсөө мөн бай. Гаднаасаа бол одоо ингээд баг харагдахгүй шүү дээ. Ингээд Яг юу байгаа нь мэддэхгүй шүү. мэддэхгүй зүгээр нэг юм хадан хавцал. Тэгээ тэр Яг бүр юм мэрэгжлийн гайд байгаа байхгүй тий, тэгээд одоо жишээлбэл тэр нэг авсан зургнууд шүү дээ. Зургнууд энэ жишээлбэл ийм бод одоо энэ зураг ингэж гоё гарч ийн. Гэхдээ энэ энэтэй адилхан байгаа үстэй гэл тий. Тэр Линкольнтэй адилхан байлаа. Баавгатай адилхан байлаа. Баавгатай адилхан. За тэгээ байгалийн гоё тогтцууд. Яа тэр гэрэл сүүдэр өөрөө тэр бас гарч идэнтэй явж байгаа. тэгээ гарч идэн тусгай зураг авч гэж байгаа юм тий. Үнэхээр гоё. Бид нар Мэдрэмжтэй. Careful on the way up, guys. За. Careful. Тэр залуу маань бол энэ DJI Action Pro 5. Yep. Dang, can I look at it? Yeesh. I need to cop one of those ASAP. You guys are okay back there? Antelope Canyon гэдэг газар битүүрийн аялал үргэлжлээд явж байна. Энэхүү газар бол үнэхээр битүүрийн бас нэг хэдий жуулчид ирдэг ч гэсэн хамаагүй ирж үзье гэж бодож исэн. Газруудын нэг бол мөнөөсөө мөн те. нөгөө сэтгэлд яг гоё баг. Үд хадгалаатай үлдэхээр Тий. тийм гоё үзэсгэлэнтэй газар байна шүү. Тэгээд энэ газараа зорьсон газараа ямар ч бас хурж ирээд одоо сайхан зураг мөргөө аваад дотор нь орж танилцаад үнэхээр сайхан байна. Тэр Наухай аймагт ирвэл заавал энэ Antelope Canyon-ыг үзэх нь зүйн хэрэг юм байна. Ерөн үржигдөө гэж аахгүй. Тэгээд дотор юм момтай тэр амарж юу ч юм те. Нэлийн өндөр болгоцсон. Одоо ийм хүндэг шүү дээ. Би сэмсэг гомдоо гайсан. Хүүхдээ санаад байна манад тэгэхээр санахгүй юм байгаа юундаа баялаад байгаа юм гэлцэж. Дээрс дуурхаа байлцсан. Яасан гинэ? Санаж байгаа хүн. Би ч гэсэн бас юм жоохон тарахаар хүүхдүүдээ санаад хүүхдүүдээ санахаар сэтгэл хөдлөхөөр нулимсахаар ядраад. Гэхдээ ядрахаар томсолдоод байна. За явахгүй л байлаа. Хүүхдтэй ч санаж байгаа сэтгэл дээр бол явахгүй л альтаа гэж. Өөр юм дээр наатах наа. Чи ер нь жоох уянгалах гээд байна уу да? Энэ айгүй муу уянга юм байна. За яа. Тасархай. Үнэхээр тасархай юм байна. Нар мар яг гоё орж ирж байна. Мараас тэ бүр яг гоё тааралаа. Одоо угаасаа ингээд энэс хойш нар нь ингээд жоохон далайхад ерөөс нарныг ирэх юм шиг. Тийм. Тэгээд санахтай бол энэ ч гэсэн ингээд яач тийм ш 5 үртэл дуусчих юм ш. Хүмүүс нь угаасаа мэдж байгаа. Энэ одоо мэдгүй хүмүүс л сүулдэж хоцорж ирж байна тэгээд. Тийм л хэ. Тэгээд хоцорж ирж байгаа хүмүүс бол зүгээр нэг харанхуй юм дундуур. Тэгээ харанхуй юм дундуур явхаас гадна сүүдрүү унчаар амар хүүтэн болчихно. Болоорч салхилаад. Амар хүүтэн зүгээр жоохон яваал дараа таач. Тийм. Тэгээ наранд гараад ирэнгууд хатаа. Ой газар юм аа үнэхээр. Триплийн хамтрагч Голомт банк Universe Card. Хоошуу банд лөө. Одоо энэ дээр юм хавцал байгаа. Морины яг тахны хэлбэртэй. Тийм хавцал байна. Одоо эндээс гарахаар юм гол урсж байгаа. Тэгээ голыг тойроод ингээд явж байгаа хавцал нь өөрөө яг морины тах шиг хэлбэртэй. Оо яа. Нэг хоёр. Үнэхээр гайхалтай. Одоо энэ морины тах гэдэг нэртэй газар юм да. Тэр хүмүүс ямар амар юм бэ? Харин тэр хүмүүс арай л
дэндүү зөрөгтэй юм аа. За бит хоёр бол арайч тий айхтар тийм одоо энэ хадны үзүүр дээр гараад байгаа хүмүүс шиг бол гарч бол чадахгүй юм байна. Чадахгүй байна уу? Тэр хүүхд яа хүний хүүхдийн өмнөөс айгаад ах юм. Харин эдгээр бүрээс амар Хүүхдүүдээ зөрөгтэй. ингээд бүр яг нарийнхаа энэ Хатны ирмэгээр явуулаад ах юм тий. явуулаад бит хоёр наанаас нь ингээд Хүй үгүй гэдэг. бошуухан одоо өөрсдийнхөө энэ гоё газрыг авчаад энэ хавьяас холдъё. Тэгвэл янз бүр болчих гээд байгаа шиг эвгүй ингээд хүмүүс бүр тэр хүүхэн бүр арай дэнд байна тий. Тэгэл Ой Бобби цаашаа өгшөө. Наа чи амар өн доошоо. чи ерөөсө гоё харагдахгүй цаашаасаа. Тэгээ хөл муутай юм байж өгшөө. Нэг хий даруул унаа штэ. Цаашаа суу гэж. Цаашаа, Ерөөсө гоё цаашаа. харагдахгүй нэрээ. Цаашаа наа чи бүр амар доотол чи хов хоосон байх шүү. Тэгээд зэвэр зураг мураг авахлах чав цаашаа өгш. За тэгээд Horseshoe Bend гээд одоо яг морины ардд харагдж байгаа бох морины тахан хэлбэртэй тийм одоо хавцал байна. Тэгээ энэхүү хавцал бол маш үзэсгэлэнтэй хэдэн метр өндөр бол одоо энэ баг. Одоо энэ бол тэгтээ голын тохоо гэж нэрлэх бах тий. Ерөнхийдөө ингээ харахад чулуутай хавцалтай өндөрөөрөө бол ойролцоо харагдаж байна. Тий өндөр хэсгүүдтэй байна. Тий энд л хэсэг нь бол ойролцоо. Ийшээ наашлаад энүүгээр бол энд л нь арай өндөр байна. Тэгээ энэ доогоор тий юуны аялал, завны аяллууд их болдго юм байна. Хүмүүс хэрдэг юм байна. Энэ тэгтээ их алдартай газар гэсэн л тий. Тэгээд одоо яг бидний түрүүний ярьжсэн Page гэдэг Навахан аймгийн Page хотод одоо тосгонд ирсэн. Тэгээ Page тосгон маань өөрөө яг одоо энд байгаа энэ хаднуудтай адилхан хуудас гэдэг. Одоо хаднуудынх нь хэлбэр нь юм номны хуудас шиг тийм юм нэг юм одоо хэлбэртэй юм байна. Тэгээд тэрүүгээрээ их алдартай хаднуудтай. Тэгээд тэр нэрээр нэршлэгдсэн тийм тосгоны ойролцоо байдаг газар хөрөлцөн ирсэн. Үнэхээр сайхан байгалийн тогтцтой газар байна энэ бас. Гоё юм байна. Тэр ч юусоо хаа очсон ч гэсэн дуу алдаал яваад байгаа шүү дээ. Дуу алдаал одоо Гэхдээ үнэхээр энэ бол гэхдээ яг нэвтрүүлэгтээ зориулаад дуу алдаад байгаа юм ерөөсөө биш. Бид хоёр яг чин үннээсээ хэвээ байгалийн гайхамшиг биширч. дуу алдахгүй байхын аргагүй. Та нар өөрсдөө бас энэ хавьд амьдардаг те альсэл Америкийг зорион ирж байгаа хүмүүс байх юм бол Аризона мужийн Page хотод дээр ирээд нөгөө юу ч үйл авч. Энэ уу чи юу лээ? Түрүүний Antelope Canyon бас заавал очиж үзэх хэрэгтэй юм байна. Тэгээ тэрнтэйгээ бас маш ойрхон юм байна. Нэг 4-5 майл байсан уу юу те? Тий. Тэгээд ийм морины дах. За нэг шинэ хальт харъя да. За хоёулаа би нэг төвшөхгүй бол энэ ч бас энэ ийшээ ингэж тонгоолтгүй юм байна уу? Ийшээ харж бол чадахгүй юм байна уу? Тий. Зүгээр би харуулвал харуулъя. За энэ бас халуун өдрийн ачаал гэдэг чинь үнэхээр хүнд байд юм байна. Бадар шинжгэл явж байна яг үнэ. Хэд хоног гомор. Халуун байж дээ ба. Өөдөөс тооч. Уул нэг амар өндөр гараагүй. Гэтэл бас Гол нь халуунд чинь жоохон цуцтай юм байна. амар Бүр ам зунгарлаа. Триплийн хамтрагч Чүүскин. Цагаан чандганы арьс $13. Цагаан чандганы арьсаар малгай иж өгсгөө. Ясуу утга. За өстө манай баярыг хаагаад симэж байгаа юм шүү. Индианы ясуу утга. Ясуу утга надад төлөө. Бигээ татсан байдаг юм байна. Баяраа харж байгаараа юм уу авах хамаалч байна.
Мэдгүй шүү. Мэдгүй шүү. Агийн сурц гэдэг чинь Арилахгүй. багын эвгүй байсан гэж. Одоо За юм аваад мөнгөөр нь авна шүү яриа. юу? Юм аваад мөнгөөр нь авна шүү. Би ямар танаа Ингээ бичлэгээ болоо. ингэж зогсчих. Энэ ингэж наад чинь одоо шифний том хүмүүс шүү дээ. Тэр нь болохоор тэр хүүхдийн нэг нэ. Гэхдээ принц буюу одоо хунтай анхүү манхүү нэр нь жижигнийг нь тэгж өгсөн. Хамгийн өдөртөгчийн хүүхдүүд биш. Тий, ер нь. Ирээдүйн хаан болох юм биш үү? Оо гоё шүү. Аршаа. What's the feathers made? I mean, what bird? Сүртэй л тий. Наад чинь тотны өдөр хийсэн нэ. За ингэж би амгийн ахлагч боллоо. Нэрчээ. Миний нэр чөчтөр юу вэ? Хамгийн гоё юу натив нэр ямар нэр вэ? What's the strongest good maiden meat? Good, yeah. Like old school meat. Oh, okay. Thunderheart. Одоо аян цахилгааны зүрх нэ. За аян цахилгааны зүрхээ. Аян цахилгааны зүрхээ. Ятгатай. Хөөе, анги цахилгааны зүрхээ. My brother here with us, and his name is Sanjit Babi. He came from all the way from west, from India. Not DJ Khalid. Not DJ Khalid. DJ Khalid is a part of our family. Оо, энэ шарахтай. За энэ гайхалтай газар. За энийг бол нэрээ өстой үнэхээр бас энэ дүрсээр бол харахад үнэхээр өөр юм байна. Одоо эндээс бол энэ одоо хэдэн метр бол нэг доошогоо тэр цаана бол өндөр нь одоо энэ ч баг километр үү? Байгаах тий. Энэ биш үү 820 метр гэж штэ энэ дэшээ. Тийм бай. Ийшээгээ Юу бид нар чинь 300 м зэтэр яриа. энэ араа 2400 метр. Ийшээ. 2400 гэдэг чинь 2.4 км гэсэн үг шүү дээ. Тэг яг энэ уснаасаа бол ийм биш. Тий, уснаасаа. Оо shit. Тийм байна. Окей. Буруу харсан шүү дээ. Оо 8000 фит юм биш. Тий арай. 8 өндөр байгаа юм. Тэгэхээр чи Энэ аваар намхан байгаа юм байна. Тэр хамгийн өндөр хамгийн өндөр нь тэр нэг 2400 м. яг нэг хавтгаа тэгшин хэсэг шүү дээ. Тэр 2400 газрын яг голоос дээшээ. Одоо яг тэр уснаас голоос. Энэ авь нь болохоор 820 м. Голоос гэсэн. Тийм. Энэ гол урс. Энэ дээрээсээ ингэж заацсан, энэ дээр нь заацсан. За одоо хамгийн өргөн хэсэг дээр ирсэн байна. Grand Canyon нөө. Тий. Энэ хогсон байна. Шинэ төвчрээ. Их гоё ойрхон сонсогтой. Энэ түрүүн Babi. Don't do this. хажууд бас тиймэрхүү хүмүүс байж болохгүй ш. Байхгүй нэ. Байхгүй. Мэмийг яаж үд. Тэг өндөр юм дээр гарахаар л унах гэж байгаа юм шиг. Айгаал тийм эвгүй айцтай мэдрэмж төрөд байгаа. Энэ нааша ирж гин үү? Энэ яг ирж шүү дээ. Нааш ирж байна. Энэ ирж. Хамгийн тул дээр нь татцсан байж. Одоо энэ цэнхэрлэн энэ зайруул гарчвал айгүй гоё. За нааш ирч. За одоо нааша ирчихл юм байна л та. Ийм улаан юм байвал иргэн шүү дээ. Иргэц. Иргэцсэн. Нааша ирж гин үү?
Доошо буучлаа. Доошоос. Саяных чинь шонхор байсан бохгүй энэ дэр. А энэ үү? Тийм том уу? Энэ хог гэсэн биш. Vulture hog гэж байгаа байхгүй. Шонкор тас хоёрын илгээж байхгүй. Алей харъя. It's easy to confuse the dog. Turkey vulture гэж байгаа шүү дээ. Turkey vulture in fly. Тийм байна. Сүүл нь болохоор энэ шонкорын сүүл толгойтой Тийм. Zone tail hawk and turkey vulture in flight. жирийн шонкороос хамаагүй том гэсэн. Ер нь бол гэхдээ шонхрын төрлийн шувуу гэдэг тий. Манад нэг сар гэдэг нэг юм шууд шүү дээ. Яа бас үнэхээр том энэ араа юу н далавч энтэр нь Өднүүд нүү. Ер нь бол уг амтэн чинь ингээд өднө байхгүй бол. энэ байхгүй бол ер нь эн чинь юм биш юм байгаа дүү. За Мангаар их мэд жигүүртнүүдэрээ тэгэж болохгүй. Тэгээ доотлогыг татчих болох нь өгшөө. Энэ модон дээр энэ араа чи амар том шуу байна өө. Энэ хаана вэ? Энэ наатлын модон дээр 2 байна. Тэр цаад доор 1 байна. Наатал дээр хаана вэ? Энэ модны орой дээр шүү дээ. Тийм. За энэ нэг ойлгочлоо. Одоо нэг артлаараа нэг энэ шиг юм уулнууд наан цаанаг орцсон ингээл аах юм байд шүү дээ. Хэдүүлээ тийшээ энд нөгөө нэг одоо энэ Grand Canyon Village гэдэг буланд байгаа байхгүй. Тэнцэнээс болохоор нэг юм сонин юмнууд харагддаг байхгүй. Юу нь сонин бэ гэхээр Египтийн нөгөө нэг фараоны хөшөө байдаг шээ. Пирамид дээр. Яг тэрний бүтцтэй. Гэтэ толгой молгоо бүх юмнууд нь зүгээр юм уулзуул шээ. Тэрийг яг хүмүүс яг адилхан пирамидтай адилхан юм байх магадaltaй гэж. Өмнөөсөн байж магадгүй ч юу. Тий. Айгүй олон хүмүүс би бол харж байгааг л да. Айгүй олон хүмүүс нөгөө яг тэнчэнээс хавцал онгоогоод ийм хүлэг гарч ирсээд байдаг гэдэг яриа байдаг байхгүй нөгөө. Айгүй олон хүмүүс сонсож байна. YouTube дээр ч гэсэн үзээрэй. Яг тэр нэг уруулжин пирамид шиг юмас. Хавцал онгоож юу нэснэ? Мэдгүй нэг юм нисэд гараа авчихдаг гэдэг байна. Тэрийг айгүй олон хүн харсан гэж ярьдээ. Би тэрийг хараагүй л зүгээр тийш авчиад. За. За дараагийн зогсоо. Let's go guys. Ингэж хамаагүй. Триплигийн хамтрагч Алтан долгио. За одоо Тас харах гэж байна. Grand Canyon дээр битээр. Хой болгоомжтой. Боби зөөлөн өгшөө. Цаашаага тавч мавчтай явж иж. Энэ харж ийм орох шүү Яг дээ. жуулчд бас нэг ирээд байдгүй. Тийм хэсэгт бид хоёр нутгийн ахаараа хөргүүлээд хүрээд ирлээ. За энэ бол үнэхээр юу юм байна? Шуунар нь Шуунууд яг нүдээр шуунууд олуулаа ингэж чи ямар юу харагдчихна. Одоо яг нар буугаал энэ үнэхээр гоё цаг нь бүрэлдсэн үе байна. Тэгээд хоошоогоо уулс маань улааж харагдаж чинь дүрсэн дээр харин айхтар мэддэхгүй нөгөө их том уулстай болохоор цэнхэрлж харагдаад байна. Хөхрөөд те. Тэгээ алсаас харагдаж байгаа болохоор тэгж харагдаж байна. Наад чи татдаггүй те. Чи тэрийг Энэ татахгүй. татахгүй л. Татсан ч айгүй богинохоо. Энд ч одоо ингэж байгаа л дайр шүү дээ. Ингээл дайруул. Сап за энэ чиглээл. Оо бүр ааш. Оо энэ чи аллаа хой. Аллаа. Дайрдаг чи билүү. Юм яаж. Үгүй шүү дээ. Хацаа. Заавал босч. Юу ч гэсэн бас яг ирээл гошуугаа заавал тэгэл дуусаа шүү дээ. Шугаа заахгүй чи ингээл аваач л та. Арайс дийлэхгүй баха 100 кг шүү дээ. Ийш зүгээр татаад унгаад чийдэг шээ. Яаж чадахгүй шүү дээ надад чинь. За тэр яах вэ? Газ босоогоор явчихё. Маний шаарчаа. Бид нартай амар өндөр дээр байгаа юм байна. Угаас тэр нь яаж мэдчихэж чинь гэхээр бидний аргалтыг хараа. Битүү нөгөө нэг том шуунууд чи. Гэхдээ угаас доошоо бол энэ доошоо одоо хэдэн шинэ давхар ямар ч байсан нэг 100 гаруй давхар барилга дээр бол гарч үзсэн. Тэгэхэд энэ ийм бол байгаагүй. Нөгөө нэг хавцал замд явсан нөгөө нэг хавцлаас Хавцлын дээр гарахад бас нэг иймэрхүү мэдрэмж тийм. хийж Гэтэ бараг тэрнээс өндөр юм шиг санагдаж байна. Энэ бол тэр чин бас лагуу санагдсан шүү дээ. Хоёулаа ч юм уу. Одоо энэ хавцлын дундуур ингээ шуунууд нь нараа ингээл яваад тий. Хавцлын яг одоо битүүртэй сая энэ гэхдээ энэ олон шуунууд юу яасан баха? Ирж нэг мэдээлэл авчаад тий. тэгээ энд яг юу бужигнаад байна гэд бид нэг ирээд хамстай юу вэ? Оо энэ талаас 2 3. Одоо бол нар сайхан суугаад одоо яг бүр энэ яг энэ ертөнцийн хамгийн гоё үе. Одоо яг ийшээ ингээл үнэхээр гоё харагдаж байна. Тэгээ Шуунаас дээр сууж штий. Тэгээ бид хоёр одоо ямар ч байсан энэ хавьдаа чадвал
хоног гэсэн зорилготой явж гин те. Тий. Тэгээд нэг сайхан камплаад яг байгальдаа сайхан оноод тэгээд энэ шоу наач дайрах гэж шүү. Үу амар Ингэж байгаа нэр дайрдیں۔ энэ дайр энэ одоо энэ нэрэ гэж ингэж байгаа шүү яг дээ. энэ бүр яг дээгүүр нисэж шүү дээ ойрхон. Сая энэгээр бараг нэг 100 орчим шоу Нэг энэ аваач. 100 орчим шоу ингэж ойртож байгаа гэсэн. Бужигнж байгаа. Тэгтээс айгүй бол юм. Тэр энэ доогуур бол одоо бүр маш олноороо нисэж байна. Яг камер дээр ингээд ийшээ сүйдрэлцэн болохоор харагдахгүй байж магадгүй. Ой. Йоо. Гэхдээ тэр нь яг олон өндрийн хавцлын ирмэг дээр суучаад Тэгээ гол нь шууч тэгээд нэгэн дайраал. энэ. Йоо энэ араа гошуун унжсан юм улаан тас. Улаан шуутай тас гэх юм уу? Энэ нэрэ дайрах гэдэг. За боли бас яа. Энэ яг дайрд юм шүү дээ. Энэ дайрд юм байна хөөе. Дайрж шүү дээ. Ойртож шүү. За боли. Одоо бол наашаа ирэхгүй босчоор ирэхгүй. Сая гэхдээ нилээ их Саяных бол яг дайрах. Сая наашаа чиглэж байна. Цааш яваад байгаа юм уу? Цааш явж байна гэж. Саяны шоу бол яг дайрах гэж нэрээ. Гэхдээ бас гоё л байна л да. Угаасаа яг ийшээ ирэхэд бид онгон зэрлэг байгаль дээр байгаа учраас. Маань энэ шууны тухай ийм шуутай ийм тийм гэж танилцуулга нь байсан. Энэ нэр дайрлаа. Дайрлаа. А энэ ингэ дайрд юм биш үү? Дайрдаг юм байна. Энэ судлаад ойртол байна. Одоо ингээл баг багаар ингээл ойртод юм байна. Ингэж тасгаж байгаа л. За. Яг дайрсан түүх байгаа үгүйгөө сайн мэдэхгүй. Тэгтэл айж байна. Ер нь бол. Тэгээд хадны хэрмэг дээр байгаа болохоор шоу муу дайруулж. За хөл гар халтраад энэ наанцаа нь бол бас жоохон тийм аюултай газар шүү. Тэгтээ гоё байна. Гэхдээ гоё юм. Баяртай. Бид нар явлаа. Уучлаарай. 5 дахь хуйч алдуулсан бол шоунаас уучлах байгаа. Хүүхдүүд нь байгаад байгаа юм шүү дээ. Хүүхдүүд нэрээ ойрхон байж магадгүй. Тэгээд тийш дээ. энүүгээрээ хамгаалаад ингээд бас юу Тийш дээ. Энэ чинь юм өндөр цавчим хад. яг энэ түрүүн тэр булангаас энэ доошоо харахад нөгөө баахан юунууд яг энэ хавар л байгаа даа. Энэ хавар л байгаа даа. Одоо энд тэгээд нэг гоё юм нь юу яаж байгаа. Энэ хичнээн өнөөдөр ч одоо 27-8 хэмээн халуун байсан шүү дээ. Тэгэхэд 27-8 хэмээн халуун байсан гэхэд одоо бас л яг энэ хавцлын энэ дүүрэн цас байж шүү дээ. Одоо л бид Нардлгүй хэсэг дээр ерөөсөө байхгүй. Энэ одоо нард тусдаг л юм аа. Гэхдээ яг чанх дээрээс тусах үе байгаа бохол та. Тэгэл цаашаага ингээл жаргаж байгаа. Шинэ баавгаа юуч? Биш баавгаа явж шүү дээ. Бүх тэр. Биш тийм шүү дээ. Бүх тэр цацаа. Тэр юу тэр хатны цагаар орсон. Тэр. Одоо энд хөлтөн. Энэ юу шүү дээ. Биш наачаа эдгээр дайрахгүй байгаа. Энэ жоох юу. Эвгүй газар уу? Нөгөө баавгаа хажууд чон монно гэдэгсэн чи. Баавгаа яг сая яг бүр бүтэн бүгсэн биеийн бисээ яг хараад өнгөрлөө. Тэр бүр цаагаар цаашаа яваад орсон. Баавгаанаас ухтаач гэж байхгүй л тахоо. Баавгаа хангалттай гүйцэхүү яг хүнтэй явал 35-аас 45 км майл цагийн урттай байхгүй шүү дээ. Хүн бол хажууд Биш. нь 10 Чи нөгөө юу санахгүй бид нар жоохон бахтыг биер гэдэг нэг юу гэдэгсэн шүү дээ. Баавгаа гэдэг нэг кино байдаг шүү дээ. Нэг ийм ээж нь явж байгаад хатанд харуулцдаг. тийм. Тэрэн дээр чи тэрний эхлэл дээр чинь ээж нь буг хөөж эхэлдэг шүү. Ямар ч байсан гэдэг үг ерөөсөө хэрэгж болохгүй гэж надад хэллээ. Тэгсэн шүү дээ. Яг одоо тэр үг чи хэрэг болоод байна. Ямар ч байсан өөрсдөө хамгаалах юмтай болъё. Юмтай болох хэрэгтэй юм. Болоод энэ авч. Тэгэхгүй бол Яаж Хэрэг мэдэх юм биш үү? гол нь за баавгаа тэр том амтанд ядаж таардаг юм ахад жижигхэн чон мон үнэг байх л хэрэгтэй. Гэтэ ийм том хаттай ийм газар юу ч байж магадгүй шүү дээ. Яг энэ дэр гараад ирчлээ арай нэг сейф газар. Зам дээр бол бид бол бүр доор энүүгээр яваад хүмүүс ингэ дээшээ алхаж явсаар байгаа тэр хүн очтгүй хэсэг рүү бүр яг зэрлэг дунд нөө мод хисаан дунд нь орцсон болохоор тэгэхээр амтан хүн ирж аврах боломжгүй тийм газар очиж зогссон чи. Шоу маань аваа цаашаа явуул юу хийх вэ? Одоо гэхдээ яг энэ хавьд бол бид нар отголж болохгүй. Энд чи яг хамгаалтын бүстэй газар одоо юу гэдэг дархан цаасч гэдэг юм тийм газар юм байна. Тэгэхээр арай нэг жоохон хөдөө тэгээд нэг уулан дотор ч юм уу одоо очиж байгаа л яг хаана модон дунд ч юм уу хаана хоногж болохоор тэр газрыг яг олоод тэрнийхээ дараа сайхан тухтай майхан энтрээ засаад бэлдээд тэгээ орой хоол мооло хийж идэх та тийм ээ. Тэгээ Ядаж нэг сайхан цай май чамж уйдах уу. тэгээ надаас үтээс яваа шүү дээ. За. Дараагийн болоо. тэгээ явъя. Дараагийн газар руу гяс. Ихтгэн шиг Одоо яг нар буулаа. Нар унахаас өмнө ядаж майхан заваараа дэлгүүр мэлгүүр ороод бас баавгааны тэр спрей
бас хамгаалалтын нэг шүгэл мүгэл байдаг гэсэн шүү дээ. Тэр бид нэр ер нь автсан дээр юм биш шүү. Амар эвгүй юм байна. Саяны шуунаас ер нь яах юм? Өөр амтнаар л яах юм? Гэхдээ тэгээ хамгийн гол нь сая тэр шувууч бит хоёрыг яг хавцлын ирмэг дээр зогсож явахдаа арчиж байгаа байхгүй. Одоо тэгэл ингээл аваад босгоо аваад явдгүй маа гэхэд ингээд зулгаачвал тэгээ цаашаа унаад хоёлаа. Тий, тэр нь жоохон аюултай юм байна. Нэвтрүүлгийнхаа дөнгөж эхлэх явжсэн чинь шуунд аваа утсан бид. За окей. За зэвэ. Триплекийн хамтрагч Хоббис. Энэ дээр л зөв зураг дараалах юм шүү дээ. Чиста хашаатай дулдаал орж байна. Чи би бол хашаатай дулдаал орж байна. Шант ч бас нэг тэгж итгэхгүй байгаа шүү. Ямар ч төмөр байгаа даа. Тийм ямар ч юм сайн л хийсэн байгаа да. Энэ яг төмөр мэд гэж. Үнэхээр гоё байна. За одоо бол яг энэ тэнд сар гарч байна. Сар үнэхээр тод байна. Эндээс ингээд нар жаргаж байна. Үнэхээр гоё хэсэг дээр ирсэн байна.